Орчин цагийн музей өсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан говийн байгаль түүхийн музейн Өмнөгөө аймгийн Баянталаа сумын Харьяат өвгөний цуглуулагч Амар Санаагоотой хамтран Нандин өв үзэсгэлэнг бол та бүгдтэй танилцуулж байна. Ингээд Амар Санаагоотой танилцуулъя. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд болон та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өмнөгөө аймгийн байгалийн түүхийн музейгээс санаачлаад энэ хувь цуглуулагч Амар Санаамны биеийг үзэсгэлэн гаргах санал тавьсанд Баянталаа сумын ард иргэдийн өмнөөс талархж байгаа илэрхийлье музейхийн хамт олонд. Миний бие Баянталаа сумд 1980 онд сонин өвгийн том уулж мэдлээд өнөөдрийг хүртэл орон нутагтаа Баянталаа сумд амьдарч байгаа. Ингээд энэхүү цуглуулахаас ерөөхдөө бол ярианыхаа сэдвийг эхлэе л да. Та ер нь хамгийн хэдэн оноос ахуулаад цуглуулах сонирхож ихэлсэн ер нь цуглуулъя гэж бодсон бэ? За би хүүхдгээс түүхийн номыг унших сонирхолтой. Ноос төвчнөөс эхлээд Монголын түүхийг, нүүдчтийн түүхийг багасаа сонирхож уншдаг байсан учраас багасаа янз бүрийн зэв задын жилуунаас өсвөлээд сонирхож цуглуулдаг байсан л да. Ер нь яг энэ цуглуулга бол оюутан төгсөж ирээд, их сургуулийн төгсөж ирээд 2002 оноос л яг идэвхтэй цуглуулж эхэлсэн дээ. Энэхүү цуглуулгыг ерөнхийдөө бол бүрдүүлэхэд одоо хувь хүний гар дээрээс авж ийн эсвэл худалдаж авж ийн үү? Яг ямар замаар ерөнхийдөө бол бүрдүүлдэг бай цуглуулга? Энийг бол найз нөхдүүд ерөнхийдөө миний сонирхлыг мэддэг. За түүхийн амиг цуглуулах гэдэг. Одон судрынхаа хүүхд түүхийг сэргээж янз бүрийн олдвор хийсэн зүйлийг цуглуулах гэдэг. Тэгээд ахмад хүмүүс ч бай, үеийн найзууд ч нутгуурныхаа мэддэг учраас бэлэглэн зарим шаардлагатай зүйлсийг бол худалдаж авдаг тохиолдол байдаг. Бэлгээр болон замд урсгалаад авдаг юм байна. За тэгвэл яг одоо энэ дэглэгдсэн байгаа үзмрүүд нь яг хэдэн үеэс эхлэлтэй ийм олдворууд байгаа вэ? За энэ Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас хойш гэж үзэж болохоор чулуун зөвсгөөс эхлээл өнөөдрийг хүртэлх тийм эрээвэр хураавар гэж хэлэхээр юм уу? Янз бүрийн нийлүүлгийн зүйлс байна да. Ерөнхийдөө бол төрөл чиглэлийн харах юм бол маш олон төрлийн жишээ нь хэм шашны, уг сатны гэсэн төрөл хамаарахгүйгээр цуглуулгаан цуглуулд юм байна. За маш олон бүтээлүүд одоо яг энэ дээр дэглэгдсэн байгаа бүтээлүүдийн тоог нь ярих юм бол хэдийн орчим байгаа вэ? Тоо нь 300 гаруй орчим байна да. Сая доллар өсөд 360-аад да. За одоо ингээд энэ үзмрүүдээ ингээд та ер нь ингэж олон нийтийн хүртээл болгох тийм сонирхол танд байгаа юу? Мэдээж энэ болгоныг олон нийтийн хүртээл болгох гэж цуглуулж байгаа. Хамгийн гол нь нэг гэр музей байгуулаач юм. Баянталаа сум маань өөрөө яг жуулчдын зам хөлийн газар байдаг. Хонгорын гол явах гээд ерсөө очисон жуулч заавал Баянталаа сумд дайрч өнгөрдөг учраас тэнд бас нэг юм түүхийн өвийг харуулсан гэр музей байгуулчихсан гэсэн бодолтой энэ бүх олдворуудыг цуглуулж байгаа юм. Ер нь бол олонний хүртээл болох зорилготой л. Зэгчид ер нь бол Монголын ард түмэн түүхээ маш их судалдаг болсон. Тэр тусмаа музейг их зориу ирэх жуулчдын тоо, замун дотоодын аялагчдын тоо их болсон. Ингээд ер сайхан ерөөлийг дэвшүүлье. Магадгүй 5 жилийн дараа юм уу 10 жилийн дараа та яг энэ хүү гэр музей гэдэг музейгээ байгуулад олон хүлд ингэж дарагдаасаа гэж ерөнхийдөө бол ерөөлийг бэлэгдэж байна. Уг үзэсгэлэн хизээ нээлттэй хийх вэ? За энэ орчин цагийн музей Монголд үүсч хөгжсөний 100 жилийн дэлхийн музейн өдрийг тохиолдуулаад байгалийн түүхийн музей хамт олон маань хувь цуглуулагч Амар Санаамны энэ үзэсгэлэнг гаргаж байгаа бас музейн хамт олон маань талархж байгаа илэрхийлээд одоо энэ үзмрийг бүрдүүлэхэд тусалсан найз нөхд, ах эгч, ах トゥ нартаа хандаж бас энэ үзэсгэлэнгийн нээлтэнд хүрэлцэн ирээрээ. Энэ 18-ны өдөр болох энэ хүндтэй өдөр бас энэ Өмнөгөө аймгийн Баянталаа сумын урд зурамтай гэж уулаасан улаантлага гэж шинээр тийм өртөгдөг хадны сүг зургуудыг авахд тосолцоо үзүүлсэн сумын засаг дарга Улан баярын буян үлзий. Одоо энэ үзэсгэлэн гаргахад санхүү болон унаад иргээр тусалж байгаа одоо энэ сургуулийн захирал Мөнхбат одоо жолооч Төвшин ах бол одоо энэ үзмрийг бүрдүүлэхэд тусалсан олон анд нөхд найз нөхдөйг үзэсгэлэнтэй хүрэлцэн ирэхийг өрж байна. Энэ бол цуглуулагч Амар Санаагийн үзэсгэлэн гэхээс илүү Баянталаа сум цаашлаад өмнө говь Монгол улсын Нандин өв учраас
өмнө говийн ард түмэн, сум оромтгийн удирдлагууд, аймгийн удирдлагуудаас ч гэсэн хүрэлцэн ирэх өрж байна.